За сайн бацгаана уу. За та бүхэндээ өнөөдөр ёстой гоё мэдээ дамжуулнаа. За энэ юу юм гэхээр Америк нэгдсэн улсын Чикаго хотод ажиллаж амьдардаг монголчууд маань. За өнөөдөр ёстой мундаг байсан шүү манайхаа. За ёстой жохол, ёстой гоё арга хэмжээг өнөөдөр эхлүүлсэн шүү манайхаа. За энэ юу болсон гэхээр Америк нэгдсэн улсын Чикаго хотын за алдарт Чикаго Bulls багийн яг тэр тоглолтын талбай дээр. За яг тэр тоглолтын өмнө за тэр арена цугласан нийт ингээ 30 мянган хүнд за Монголоо таниулах, Монголоо сурталчлах. За гол нь монголчуудаа нэгтгэх тэр үйл ажиллагааг за нэг удаа биш шүү. Жил болгон зохион байгуулахаар. За энэ үйл ажиллагааг ингээд өнөөдөр эхлүүлсэн шүү манайхаа. За гой сонсогч байгааз. За өнөөдрийн хувьд за Америк нэгдсэн улсын Чикаго хотод ажиллаж амьдардаг нийтдээ 60 орчим залуучууд. За энэ арга хэмжээд өргөцсөн байгаа. Хамгийн ихний арга хэмжээд. За энэ залуучуудын хувьд бол одоо Чикаго хотод жинхэнэ нөлөөтэй. За жинхэнэ мундаг. За тэгээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. За тэгээ дараагийн үйл ажиллагааг маань одоо жинхэнэ дэмжиж өгөх. За ийм залуучууд өргөцсөн байгаа. За өнөөдрийн хувьд Америк нэгдсэн улсын зүүн үргийн за чансаагаараа нэгт явж байгаа. За Ohio Cavalier гэж энэ багийн за тоглолтыг за энд байгаа монголчууд маань үзсэн байгаа. За мөн үүнээс гадна за нөгөө мөнгөөр худалдаж авч болохгүй гэд хэлчих болно та. За ерөнхийдөө нөгөө нэг яг тоглолт эхлэхээс өмнө за хоёр багийн хамгийн супер одууд за дасгалжуулагч нар за яг ингээд талбай дээр гараад бие халаалт хийд юм байна. За энэ процессыг ингээд монголчууд маань за хамгийн ойрын суудлаас ингээд үтсэн байгаа шүү. За энэ сурпрайзаар ингээ хангасан мэдээж яриг Чикаго Bulls баг за гол нь энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. За Америк нэгдсэн улсын Чикаго хотын монголчуудын хамгийн том за энэ зарын групп Чикаго Монголс группт за маш их талархлаа гэж хэлэх. За тэгээд та нар хардаа энэ 30 мянган хүнтэй энэ арена бүх гэрэл нь ингээ хасцсан. За хамгийн супер ингээ одууд дасгалжуулагч нар талбай дээр гараад ирсэн. За яг энийг нь үзээд ингээ 60 монгол ингээ сууж ийн гэж боддоо. Тэгэхээр ийм гоё үйл ажиллагаа өнөөдөр болсон. Тэгээ энэ үйл ажиллагаа ингээ цаашдаа жил болгон ингээ болох юм байна манайхаа. Тэгэхээр энийг сайхан дэмжиж за Монголоос энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. За энэ үйл ажиллагаагаар дамжуулаад бас Монголоос уртчлах, за реклама хийх, за ер нь компани танилцуулах ийм хүмүүс авах юм бол одоо эртгнээс холбогдоод хуваарт ингээд орох шаардлагатай байх шүү манайхаа. Миний хувьд энэ хүмүүсийн дунд ороод ингээд тоглолтыг үзлээ. За харамсалтай нь өнөөдөр Чикаго Bulls хожигдсон. За гэхдээ яг вэ дараагийн тоглолт гээд зөндөө байна штэ. За тэгээ 25 26 оноос жинхэнэ бодиттой ингээ үйл ажиллагаа яваад эхлэх юм байна. За энэ болгоныг би бас бодиттойгоор бас боломжоор ингээд за бичээд ингээ та бүхэндээ үзүүлнэ гэдгээ энэ дээр бас амлаж шүү манайхаа. За баярлалаа. Баяр таа.